За хэдэн за чиний сануулаарай. Ерөөсө шоронд ордгоо тамга учран байгаад байгаа байхгүй. Тий. Юу ч хийсэн шоронд орохгүй. Хичнээн төрлийн гимт хэрэг ярьлаа би. Мөрөө. Би мөрөн штэ. Би ямар тэрийг жирэмсэн болгоцсон биш. Ээжтэй ууштараа гэж хэлээгүй жиж энэ муу сануудад ууштараа гэж хэлэх үү. Тий. Тэгэхээр хитчиж Монголын ард түмнээс ууштах байхгүй. Чи өөрөө би чинь 300 сая одоо буцаага шилжүүлэх үү? Яасан байхаа гэж. Чи Монзотой найз хэлдэм байлээ. Чамд одоо биднүүд бодохгүй. Ийм жоохон юм боддог үндэсний үйлдвэрлэгч байх уу? Даргал байвал хэрэг. Даргал байвал үүнд нь орохгүй шүү гэж ярьдаг байсан хүн. Өнөөдөр та намайг даргын үгэнд ороо гэж. Би тэгэхээр даргынхын үгэнд ороогүй. Тэрнээсээ болж хонголтуулсан. Жинхэнэ хонголтуулсан. Та ер нь яагаад намтай хоёрт ингээд их гомдсон үнэ? Их ингээд гомдлоод яваад идэгий. Тэр юм байна. Одоо бол тэр хооронд зоцлоод болоод өнгөрсөн юм тэр бол одоо хамаагүй. Тийм үү? Тэр зөндөө ярьсан шүү дээ. Одоо өөрөөр ярих хэрэгтэй. Өөрөөр гэхээр их орногоо төдөө ярих хэрэгтэй. Жишээ би өнөөдөр нэр дэвших гээгүй. Би гişүн болыг дэвшээгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр ийм хүнийг дэвшүүлж болохгүй л гэж яриад байгаа. Ийм хүн нэхэд нөгөө аяад хөхтөг ёс зүггүй ёс суртахуунгүй ийм хүнийг одоо урдны 8 жил биднээс энэ нөгөө баяад хөхтөг дэвшүүлээд харсан шүү дээ. 8 жил хил ам таталж хэрүүл шуугаар хийж те ёс зүгөө байсараад хамгийн сүүлд нь миний хийсэн хэрэгүүдийг энэ намаа гүтгэж ийн шантаалж ийн гэж ярьсараад хамгийн сүүлд нь далавч талдаад болов бостаа нэгдэг шиг хамгийн сүүлд нь хурцын хүүднийг зодуулж байгаа бичлэг нь гараад тэгэл энэ одоо өөрөө ч одоо тэр юун дээр хэлж исэн шүү дээ. За ингээд жош ёс зүгөө байж чад ингээд ийм байдалд ороод ингээд их хурлаас бууж гинэ гэд өөрөө ярьсан шүү дээ тийм биз дээ. Тэгэд явсан. Тэгэд одоо энэ ёс зүгөө явуулаад ингээд яатсан хүн чинь эргээд одоо өөрөө нэр дэвшиж өөрөө гарч ирэхийн тулд ямар тактик хэрэгжилж ийн гэхээр ийм байж дээ. Үндэсний хэвсэлгээд агуу сайхан инженер докторууд цуглуулад эднүүст мөнгөний төлөөд эднүүсийг ингээд одоо ингээд сонгоод ингээд үндэсний хэвсэл үндэснээрээ байж сэлж ихээр хөрөх манай ард түмэн чинь жоохон үнээр жоохон мөнгөтэй очих гэдэг нь бодоод энийг ингээд дэмжиж гаргачих гэдэг айлгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ярихаас үр аргагүй болчиход байгаа. Яагаад тэгэхээр одоо нөгөө нэг инженер докторуудын сүйдэрт нуугдж хагаад жагсаалтаар нэгээр гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр баг үндэсний хэвсэлд сандахгүй байяа л гэж уриалахаас үр аргагүй болж байгаа байхгүй юу. Яагаад юм бэ гэхээр үндэсний хэвсэлд санд өгөх юм бол намтай хоёр жагсаалтаар нэгээр гараад ирнэ. Нэгээр гараад ирвэл урд нь одоо манай энэ түүчин энэ лай данчгаасаа салаад энэ муухай улсуудаас холдохгүй ядчих чинь дахиад эн чинь зовдон дээр нь зовдон нэмэн штэ. Биднээсийн урд байгаа зовдон багцаагүй байхгүй юу? Төрийн нөгөө нэг энэ муухай улсуудын зовдон багасаагүй байж хаад ахад дээрээс нь нэмэгдээд эн чинь нууцаар ингээд ямарваа нэгэн аргаар энэ тактикаар ингээд гарч ирэх гэдэг штэ. Инженер докторуудын доор нуугдж байгаа. Тэгээ энийг одоо болиулахгүй болвол энэ нөхөр чинь одоо эднөөсөө ингээд жагсаалтаар гарч ирээд жагсаалтаар энэ гарч ирэхээр ямар гай болох юм бэ гэхээр эн чинь нөгөө нэг өөрийнх нь дасгалжуулагч гэдэг элбэгд орж одоо нөгөө Монголын бүх хулгайч нарын одоо хамгийн залуу үеийнх нь бэлдэж исэн том тоглогч нь байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь ингээд би ярьсараа жоохон нэр муутай болохоор байгаад ингээд нам самаасаа хөөгдөө те эн чинь ийм том их мэдлэлтэй болж чадхаа бодоод ирэхээр одоо ийм үндэсний хэвсэлгэл байгуулад өчнөө хүмүүст мөнгө одоо тойрог хичнээн мөнгө зарж байгаа. Энэ хүмүүсээр ингэж явж байгаа л хөрөө хачих гээд штэ жагсаалтын нэгд байгаа юм чинь. Тэгэхээр ийм аюул байгаа учраас биднээс зовлон багдаагүй учраас энэ гэмт хэрэгтнийг л одоо сонгуулахгүй гэж одоо ингээл бас ордож яваад байгаа юм л. Та намтай хоёр нямтай шир гэдэг айлтай хэсэг хугацаанд их ойрхон байсан байгаа. Энэ айл өрх ер нь ямар шуухан айл юм бэ? Монголчууд ч одоо баялаг бүтээдэг өрх гэр бүл гэж үзээд шүү дээ, яриад шүү дээ. За тий. Тэгэхээр энэ юм ээ. Энэ айл чинь
одоо бид өөрсдөө л одоо нэг төлбөртөө сэтгүүл сонин бүх юмар баялаг бүтээгч биднээс дагуу хөдөлмөрч усууд гэж яриад байгаа болохоос биш. Энэ хамгийн одоо сүүлийнх нь нэг жишээг одоо зургатаа зөндөө ярьлаа шүү дээ. Цагаан суврагын ордыг авахын тулд одоо ямар хуу хор найруулж гарч ирсэн. Цагаан суврагын ордыг авах гээд одоо миний ярьж ирсэн юм ярьж илээ шүү дээ. Би нэг хэдэн жилийн өмнө 2 сая доллар ингээд цүнхэн дэгээд өгөө тэнд одоо бацаарыг хамгаалж бүтээл байсан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгсэн тэр 2 сая долларыг чинь бүр авч дамжуулсан хүн зандаагүй инкод дарга байлаа шүү дээ. За ийм л хүмүүс шүү дээ. Зүгээр нэг ийм юмыг л авахын тулд 2 сая доллар мөнгийг зараад энэ мөнгийг ханаас олсон гэхээр нөгөө юуны нарийн сухатын нүүрсний ордоос авсан. Нүүрс бол яахад тэргүүл бэлэн байгаа юмыг хүмүүс техникээр ухаал аваад хэрэгжилж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөөсөө сонгуул өөрөөсөө хайгуудыг хийгээд өөрөөсөө махан манагаа дулгаагаад тогтооцсон юм биш. Энэ чинь яа тогтоосны бас нөгөө зургатаар ярьж ирсэн шүү дээ. Сонссон тэрийг нөгөө тагнууд байхдаа ийм байдлаар ингээд авсаа гэд бас хүмүүсийн тэр нөгөө урдны ярьж ирсэн хүмүүс юм байна дээ бас. Одоо сая сүүлд их гарч ирлээ шүү дээ. Эднүсийн бузар булаа муухай юм. Тэрийг би нөгөө харсан учраас миний ярьж ирсэн юмыг энэ хүмүүс бүр сайн те яг утга учиртай дистратай одоо нөгөө 2 сая доллар нөгөө нэг нүүрс хүмүүсийн чинь бүр дистратай яриад ингээд эднүсийг ямар хухан бэ гэдэг тогтоож шүү дээ. Би хэлээд байсан болохоос тэргүүл энэ чинь явахгүй л айл штэ. Тэгээд одоо ийм хэмээ мэн хулгай ийчээд биднээс юу ч өгөхгүй. За тэгээд одоо тэрийг авахаар бол авч чадахчгүй. Намтур тэгж л ярьж илээ штэ. Тэр юугаар бол санаас нарийн цагаан суврагыг орж авч чадахчгүй. Тэгээд тэр цагаан суврагаас чинь 34% нь авж байгаа мөнгө шиг бүр засгаас мөнгө хийдэлээ шүү дээ. Тиймэрхүү хүмүүс шүү дээ. Тэгээд би бол эднүсийн бүх муу юмд айгүй их явсан шүү дээ. Жишээ нь одоо тэр өмнө говь тэр нэг юуны хурал болоод нэг цагаан суврагын ордыг чинь нэг юм хэсэг газар дээр нь одоо энэ хинэ гişүү гэсэн улаан чамбан гэдэг нэг юм ордтой хүн яг тэр голд нэг хэсэг цэг хатгцсан. Тэгээд энэ ордоо энэ хоёр чинь бас тэрний нэг хэсгийг авцсан байсан. Тэгээд энэ одоо тэр нь юу болсныг бол би мэдэхгүй байна. Тэрий чинь буцаад авах гээд нэг шүүх хурал болоод тэрэн дээр нь очиж одоо шүүх ордын чинь гадаа яг сая орилж исэн шиг чинь би чинь бас тэнд очицсан өмнө говьд очицсан. Тэрийг нь одоо нөгөө эн чинь сая тактик явж штэ. Одоо шүүх хуралын гадаа орилдог чинь. Яг энэ шиг чинь өмнө говь чинь гадаа очиод би чинь зөндөө олон хүнтэй очив. Тэр нөгөө нэг голдонцыг гатгсан байсан уусаа чи бас зөндөө олон хүнтэй. Гадаа нь зүгээр шүүхөр дотор болж байгаа гадаа нь зүгээр хэн бяртагаа үцгээл ингээд зодлохгүй нүтлэх тэгэл байгаа шүүхөр тэгээд тэрэнд нямтай шургаа мөнгө өгөөл намайг явуулаад одоо тэднээсээ айлга эднээсээ даамтлахгүй би үд ингэ явчихсан хүн шүү дээ. Тэгэхээр би нэг бүгдийг сайн мэдэх байхгүй эднээсээ таахдаг. Тэгээ ер нь зүгээр ийм одоо ерөөсөө хэлэхэд их хурд бит ийм ёс зүйгүй мэддэг боловсролгүй ийм айдын хөвгтийг их хурд оруулж ерөөсөө болохгүй. Яагаад мэддэг боловсролгүй гэж ярьж байгаа хэрэг одоо өнөөдөр заа юу түлүү яа. Одоо тэр намтайшны төгссөн ерөнхий боловсролын Монгол ерөнхий боловсролын сургуулийн тэр үеийн багш нар байж байгаа. Тэр захирлууд одоо тэр захирал хичээлийн эрхлэгч ангийнх нь багш энэ манай ангийг төгсөн үү энэ хүүхэд гээд. Тэ ангийнх нь хүүхдүүд энэ нөгөө нэг хамт одоо ангийн хүүхдүүд бөөндөө нэг ядад нэг зураг авахулдаг үү. Тэр мэрийг нэг гаргад тавиад нэг гоё зүлмэрэн шүү дээ. Надад бол ангийнхаа хүүхдүүд авах мандаж байгаа байхгүй. Би чинь нэг сургууль байж байгаа төгссөн. Манай энд чинь тийм боловсролгүй өнөөдөр одоо ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй. Дараа нь ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүн Монгол улсын одоо энэ боловсролын хуулийн чинь байгаа. Ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүн дээд сургуульд орох ирэхгүй байдаг үү гэдэг. 8 дугаар анги төгссөн бол темэст л ордог. Тэгээд дээд сургуульд орох ирэхгүй мөртөнгөө өнөөдөр яагаад ингэж хууль материал бүрдүүлээд их хурд дэвшээд тэгээ одоо биднээсийн дээр гараад авна л гэд үзээд шүү дээ. Хитүүдээ сайхан баялнаад худлаа шүү.
Энэ одоо яаж урд нь гараад нөгөө 15 оны тогтоодоор цагаан суврагын ордыг хувьдаа авсан байна шүү дээ. Өөр элбэг доржид мөнгө төлсөн байна. Тэр мөнгө миний ярьжсэн мөнгө баталгаажсан. Ингээд бүх юмыг ингээд мөнгөөр шийдээд авчдаг. Энэ мөнгө нь ханаас орсон гэхээр бас л нөгөө манай их орны баялаг нарийн Сүхбаатарын нүүрсний урхаагаас босгож ирсэн мөнгөөр өшөө том юмнуудыг худалдаж авдаг. Өшөө том албан тушаалтанд нөлөөлж чаддаг. Тэгэхээр одоо энэ чихүрд гарахгүй болоод эднүсий чинь нөгөө нэг энэ хүчнэд хийдэг их хурдны гишүүн би байр. Одоо намтай нэг үг байгаа шүү дээ. За яг наад бол чи ингээд томорж ил байг. Би хурд гарч ирээд наад бол чи мак хүмүүс өгддөг болгоно гэж ярьж идэг үг нь байгаа шүү дээ. Яагаад тэгсэн бэ гэхээр одоо нэг бичвэрэнтний хойноос хөөцөлдөд номт нэг гишүүн биш байх та явахгүй юу? Сайд мэдс биш байх та. Хөдөж авдаггүй шүү дээ. Одоо яах вэ? Тэр үед бас ямар хуу төрийн албан агтэн байсан ч шудрах хүн байсан байж болно. Мөнгө нэгсэн хүн байж болно те. Тэгэхээр тэр бүгдийг өгөхгүй ч юм уу, тэр бүгдэн дээр унждаг ч юм уу. Тийм үе тохиолдоод тэгж хахад ерөөсөө их хурд орохгүй юм бол энэ бүгдийг би хийж чадахгүй байна гэж зүтгэсэн хүн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тэр зүтгэлээр эн чин цагаан суврагын ордыг хувьдаа авсан байна шүү дээ. $50 юм гэсэн шүү дээ. Баг хөрөнгө нь. Тэгэхээр $54 биднээс монголчууд өнөөдөр $34 өртөө гэсэн шүү дээ. Цагаан суврагын ордоо $34 төлж бид яаж өргөө болчих юм баг үү? Ийм олон жижиг хулгайчуудын хулгайцсан мөнгийг нэг том тэтгэврийн том хулгайч нь хулгайлаад 2-3 орд хулгайлаад стратегийн ордыг хулгайлаад авцсан байгаа улсуудаас нэг ордыг аваад одоо өөрөө дараад тэгүүлснээр нь бас яах вэ? Халамжаа өгөөд өгчихлээ тий 20 гэн. Тэгээд биднээс болчиход байгаа үстэй. Тэг чи одоо ахаад нэг дангаар нөгөөдүүд нь бүр зодно штэ. Одоо зүгээр урд нь бол эн чин манайк эн чин дардмаа штэ. Дардмаа гэдэг чинь нөгөө одоо бид нар киног үзсэн штэ. Дардмаа гэдэг чинь хүчирхийлэгч ийм хүчирхийлэгч ийм манайк маркийн хүн чинь одоо ахаад их хурд гараад ирвэл одоо урд нь хөөгдөд гарсан штэ эн чин. Одоо ахаад их хурд ороод ирвэл эн чин жинхэнэ зүсээ нөө штэ. Тэ нууцаар дардмаад гэсэн үг. Одоо бол зөвшөөрөхгүй одоо би бол эргэж ирдэг хаар шууд гэж үзүүлэх гээд штэ наа чинь. Тэгэхээр одоо та нас намайг яач чадахгүй. Би бол эргэж ирнэ. Амар хүн байгаа. Энэ зүгээр лаг байгаас дээднүс би эргэж ирнэ. Томорж штэ. Одоо биднээс альтруу сонгох учраас одоо биднээс бас нэг ганц авах юм арчилсан ус гэдэг чинь нэг хаантаа байхгүй тул 4 жилд нэг удаа хаануудаа зайлуулж штэ. Тэгтэл арчилсан ус чинь тогтолцоо нэмэл юм байна. Тэгэхэд биднээс одоо энэ сонгуулаараа ахаад нэг нүүр ингээд засцсан тий мөнгөөрөө баахан хүн дэвшүүлсэн ийм шин зовирчин хаан ахиж гарч ирж штэ. За тэгэхээр ерөөсөө үндэсний эвлийг дэмжихгүй байхаас өөр арга байхгүй болчиход байгаа байхгүй. Жагсаалтаар гарч ирж айлгана. Би одоо бүр аргаа бараад үндсэн хуулийн цэцэд хандна гэж бодож байгаа. Үндсэн хуулийн цэцэд яаж хандах вэ гэхээр ийм ёс суртахуунгүй. Тэгээ ийм баяа адийн хүүхэд яаж хийж байгаад их хурлын гишүүн болдгоо гэдгийг одоо энэ шин залуучуудад ойлгуулахгүй бол энэ шин залуучууд муу үлгэр дуураад авах нь шүү дээ. Мөнгөтэй баян хүн ямар ч гэмтэр хийсэн байсан твшдэггүй юм байна. Одоо хүмүүс намайг одоо тэгдэж штэ. Цаашаа болгоомжтойгоор алч шүү чамаа. Намайг алах гэж зөндөө оролцсон штэ. Тэ. Би бүр одоо ерөн зүгээр явхаа бараг мэдчихэж штэ хизээ. Одоо нэг өшөг аав штэ надаас. Намайг шийднэс чи би зүгээр чамд хэлчихье те. Намайг одоо юунд хэлээ штэ. Шорон давж хийж яагаад одоо Амгалан баяр яг тэр үед миний яг шоронд байж хахад Амгалан баяр гэж генерал шүүгэн шийдвэрлэх газрын дарга байсан заяа. Тэр хүний даалгавраар шүү дээ. Бус нь бол ажлаа хийж байгаа. Тэр хүний даалгавраар зүгээр хууль гэж юуч биш гэдгийг тэнд мэдрүүлсэн шүү дээ. Би одоо яа өөх гээд ингэж шаардаад байх юм. Намайг хууль биш гэж юу гэдгийг ойлгуулсан байхгүй. Жишээ нь чи өрөдмөр шүү дээ. Чи хүнийг 90 хоног 30 хоногтой 3 удаа сагдах тийм. Чи 30 хоног сагдах суухтаа. За юу. За ямар хэрэгтэй орсноо би бас хэлнэ шүү дээ. Ямар хэрэгтэй сагдахт орсноо. Чи 30 хоног сагдах суухтаа өдөрт 1000 ккал ортой шүл уух. Ганцхан талах хэдэн төсөм талах.
За тэнгууд тэр 1000 км шөлий чинь заяа. Камерын өмнө авчиж байгаа. Доторгоо нэгж байгаа. Ганц нэг мах орцсон байж шүү шүдэн дотор. Тэгвэл баг махаж ингээ нүдэн дээр наавна. Тэний өсөж байгаа хүний нүд тэр унж байгаа мах руу харж байгаа шүү дээ. Шүл рүү биш. Яагаад ингэж байгаа вэ? Энэ камераар харж байгаа чамааг. Чамд намайг харж штэ камераар зориулж. Чамаа харж байгаа, хянаж байгаа. Чамд юу өгөх чинь цаанаас хинж байгаа. Гэхдээ ийм болтол нь надад ийм болтол нь дарамтлж үзүүл дуу байлгах гэж үзэж байгаа хүмүүс өөр хүмүүстөө зүгээр ганц хоёр үг хэлэхэд энэ хүмүүс өштэй няраал унна штэ. Тэ чамаа хачин бодгоо шүү. Одоо нэг юм байна. Монгол улсын 6 иргэн энэ хүнээс айгаад 6 иргэн шүү. Францад ингээд 10 жил болж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн явсан нь маш зүв байсан юм байна. Би бол яг нөгөө нэг хүссэн юм яадг ингэж бодоод хэлсэн чинь. Жинхэнэ яадг үзлээ шүү дээ 10 жил сүүлийн 10 жил. Тэгтээ би чинь нөгөө нэг одоо энэ хүмүүс чинь сүүлийн үед энэ хонгил гэж элбэг дорж хонгил гэдэг байгаа шүү дээ тийм. Би одоо хонгилдуулаа гэж гоншгонож яхав. Тэгтээ бүр хонгилын хамгийн хүндийг би туулсан шүү. Одоо номтой хоёрын чинь жигтэй хийх эр зөрөгтэй одоо их олон залуус хамт явсан мавсан гэж хэлэх юм шүү дээ. Ер нь номтой хоёрын дэргэд үлдсэн залуучууд одоо хэр байгаа вэ? Баггүй шүү дээ. Бүх найзууд нь бут. Яа. Ер нь зүгээр энэ хүн нэг л юм хэлээ л дээ. Энэ хүн хинтэй ч найзалж чаддгүй заяа. Хинтэй ч. Одоо намайг одоо наа чи нөгөө нэг төлбөртөө сонир сэтгүүлээр найзгаа ингэдэг мэгдэг гэж яриад. Үгүй. Айгүй олон найзтай байсан. Ерөөсө тэрэн дотроос нэг за би их утсандаа харин. За намайг явснаас хойш тэгээд ерөөсө бүх найз бутарсан. Наа чи сохтоо өөрөө баргуулах гэж сууж нэгсэн шүү дээ. Монцоо миний бүх найзууд зангиддаг байсан юм байна дээ гэд. Тэгэхээр энэ ийм том гэмт хэрэгтэн өнөөдөр одоо нөгөө юугаар энд одоо найз нөхөд юу ч хэрэггүй. Энд одоо нөгөө олцсон хідэн цаасаа яаж үржүүлэх вэ? Яаж өгшөө ахад нэг орд авах уу гэж явж байгаа. Ямар орд тооч гэж одоо тийшээ орохгүй зүтгээд байна гэдэг байгаа. Тэгэхээр энд юусоо тийм одоо хаанууд ханахаар боллоо шүү дээ тийм биз. Ийм хөрөнгөтэй байж тэр бом доллартай байж одоо яах гээд байгаа. Зүгээр бизнесээ хийгээд явж ивэл энэний тухай хэн ярих юм? Юу ч мэдхгүй сургууль сураагүй байж болно шүү дээ. Тэгвэл тэр хувийнхаа үйлдвэрт очиод тийм инженер хийгээд тэндээ дарга хийгээд явж ивэл энийг хэн ч олдохгүй шүү дээ. Зүгээр тэндээ л байж л дээ. Тэр маркийнхаа явра бодог гэх янзлаа тийм. Тэр бас нэг юм гоё юм байгаа байхгүй. Одоо эднээс нэг муухай юм. Би мангад одоо манай найз одоо барьдаг байхгүй юу? За тэгсэн чинь манай найз 300 сая төгрөг шилжүүлээд явра бодог авахар болохгүй юу? Тэгсэн чинь шалаа би одоо манай найз уцаа хойцсон шүү дээ. Тэрнээс болоод өнгөн тэгсэн чинь нөгөө манай найз руу нөгөө бодог гэж очиж хаачих юм байж гэсэн. Чи өөрөө би чинь 300 сая одоо буцаага шилжүүлэх яасан байхаа гэсэн. Чи Монзотой найз хэлдэм байлээ. Чамд одоо биднүүд бодохгүй. Ийм жоохон юм боддог үндэсний үйлдвэрлэгч байх уу? Тийм үстэй. Ийм жоохон юм бодож байгаа үстэй. Үндэсний тэр том үйлдвэрлэгч тэгээ Монзотой найз гэдэг хүний бодохыг өгөхгүй мөнгө буцааж яав. Та чи тэр манай хүүг мууцсан Монзотой гэж. Тэгээ авсан ийм хямдхан хүн байж штэ тий. Өшөө авах өөр юу ч бодохгүй. Монзой ямдарч номтой хоёрын ер нь хүмүүжлийн хувьд ер нь хэрэг ялгаа бол. За би наадах гэж гоё юм хэлчихэ. Би ч бас нэг 10 жил сургууль сураад багш нартаа загнуулаад зэмжүүлээд тий гараа өргөж зогсоод эн чинь бас нэг юм дууссан байж тээ хүмүүжчихсэн. Би бол хүмүүжчихсэн. Тэгээд би хүмүүжихгүй байдаг гэхэд би хүмүүжээгүйгээд надад одоо Монгол улсын шүүх хүмүүжээгүйг яддаг би тэрийг ядаж бүтэн идэлдэг. За тийм хүмүүжлэлтэй хүн байна. Тэр хүн бол хизээч биш тэг хүмүүжчин гэж. Одоо би хүмүүжээгүй гэж үннээ хэлдэггүй. Хизээч хинээс уучлах гойдгүй. Урд нь их хурал байж захта одоо битэр YouTube-д найз гэдэг уус даяар мэдсээр байж ах чинь ордны гадаа гарч ирээд нэг эрүүн гэмт хэрэгт намайг амтах гэж энэ тэр муухай шүү дээ тэгж худлаа ярих. Тэр танихаа байсан байл шүү дээ.
Их хурд ороод найзгаа таних байт. Тэгтээ өөрчлөгдөнө. Цай санд манд шууд аадна. Тэгээд би нөгөө хэлээд байгаа шүү дээ. Монгод биш дээ 10 жилийн боловсралгүй байж юу надтай боловсрал яаж болохгүй шүү дээ. Надтай хүмүүс нэг яаж болохгүй нэг багшд ажилтаа загнуулж нэг багшаас биш тийм шаардлагагүй хүлээж авах тийм ёс зүггүй хүн л их хурд одоо орхгүй чичрээд шүү дээ. Энэ нэг арчил гэдэг чинь хүний нөгөө ирэх мэрхэн хандахгүй гэхээр л онгороод одоо ийм арга сэтэд гэл давшаад шүү дээ. Энэ чинь бүгдийн нөгөө нэг дасгалжуулагч нар зааж өгч байгаа шүү дээ. Жишээ нь том гэмт хэрэгтэнгүүд том гэмт хэрэгтэн одоо толгойд өсний элбэг дорж байгаа бол цаарсан шүү дээ. Одоо маш олон нэвтрүүлгээр элбэг дорж байгаа чинь бүр нэлийн лаг юм билээ шүү дээ. Тэ одоо хүмүүсийн момыг айлгаж сөдгөж авдаг энэ толгойдогч элбэг дорж байгаа. Яга элбэг доржтойгоо холбож яриад байгаа хэрэг элбэг дорж байгааг нь зөвлөх нь нямтаашргаа байхгүй юу? Энэ нямтаашргааг зөвлөх чинь одоо жишээ нь элбэг доржтой хэлнэ үстэй. Одоо манай нэг за би энийг заримдуудад нэг юм хэлчихье. Манай нэг за хэлэн за чиний сануулаарай. Элбэг доржгоогийн зөвлөх нь манай нямтаашргаа тийм үү? Дөнгөд нямтаашргаа одоо элбэг доржтой хэлнэ шүү дээ тий. За одоо хонгодын зэрэг сагдаа бүгдийг томилсон юм чинь миний хүүгийн муудаад байгаа тэрний хогийн шаарыг үнсэн товрог болго. Тушаал өгсөн. За тэгэнгүүт үнсэн товрог болгохгүйгүүт миний нэг ах байлаа. Да бүр энийг ярихын тулд бүр солонгос руу явах болчиход байгаа байхгүй би. Хамгийн анхны юу руу орох гээд их хурл төвсөнд рүү орох гээд байгаа байхгүй. За энэ чинь ерөөсөө гудамжинд зодоонуудаа хийгээл огт түүхнүүдийг хүчиндэл зодоод манайх лардмаа гэдэг шин тэр байхгүй. За нэг жишээ нэг өглөө нэг гэртэн ороод ирлээ. За хаалгасгаа ороод ирсэн чинь энэ талынх нь өөрөө унтдаг өрөөнийх нь энэ тал өөрөө хөвтөж байгаа. Би орж ирээд за юу яасан өчигдөр юу одоо гэсэн чинь мань цаа чи нэг хүн зодцоо очиж харахлаарай гэж байгаа. За тэгээ нөгөө хүүхэн дээр орлоо. Орсон чинь ингээд урд ам ингээд хавталт ингэж. Талаа найз. Оо ямар манай согтуудаа нэгчтэй юм аа. Одоо нөгөө лардмаага өмөрж штэ. За тэгээд энэ лардмаа чинь хичнээн авгаас ажиллаа тийм биз. Энэ авгаанаар одоо бүгд хөөрхий зодуулсанд байгаа. Айсандаа хилээгүй байгаа энэ охтууд. За тэр цагтаа магдад хідэн гэлээ. За би тэрийг авч гарлаа, амьдт үзүүлээ, шүдмүүдийн янзлууллаа. Ховлохгүй болголоо тий. Тэр одоо нэг хүний авгаа штэ. Ууг нь одоо нэг хүний одоо бас тэр хүн нь их урд дэвшгээл явж байгаа тэр хүний авгаа. Эхнэр. За тэрийг одоо ярихгүй тий. За тийм хүн. Тэгээ энэ охиныг зодоод инглээ би имлэг дээр аяа шүтмүүдэн өсүүлээд ингээд тасаад аваа явцсан. За энэний дараа манай нөгөөдөг чинь ахаад нэг асуудал тань яасан. Нэг хүүхүү уцтай тань яасан гэсэн. Аборт хийлгэсэн. Аборт хийлгэж. Жирэмсэн болсон гинэ. Одоо би нэг охтуудад зориулж ярьж байгаа байхгүй. Манай энэ сонгогч нарын ихэнх нь эмэгтэйчүүд. Манай энэ улсын ихэнх нь эмэгтэйчүүд байхгүй. Манай эмэгтэйчүүдийг энэ ингэж л дорд үздэг. Тэгэхээр би эмэгтэйчүүдтэй энийг анхааруулж хэлэх хэрэгтэй. Энэ чинь зүгээр нэг хоёр жишээ шүү. Нэг аборт, нэг зодсон, лардмац нэг жишээ. Нэг жишээ нь болохоор аборт хийлгэх. За тэр охиныг 10 дугаар орлын тийш яваад эмдэг хайгаад тэ одоо би аргаваараа тэгжилж штэ. Одоо яахгүй болохгүй. Одоо цаа чинь юунд байна? Хол байна. Энд байна, тэнд байна. Би ямар ч байсан тэ одоо хүүхдээ гаргаж болохгүй надад ч одоо охтууд чинь нэг ингээд баян өнөөс нэг хүүхдээ очоод гаргаал ингээл гэж одоо хямдхан босно бодолтой энэ одоо охтууд байж байгаа шүү дээ. Айх тэр хэрсүү охтууд байхгүй ч гэсэн тэгсэн чи тэгээд өсвөр насны охтууд чинь жоохон тийм алдаа гаргахаар одоо тэгээд энэс хүүхдээ гаргachуд одоо бас амьдрал нь тогтчих юм болов уу гэж бодсон шүү дээ хөрхий. Тэгээд нөгөөх нь биелэхгүй би очиж тэрийг аборт хийлгээд тэр хүүхний аборт хийлгээд айгүй сайхан би чинь паналт жагаад аборт хийлгээд тийм үү? Мөрөө би мөрөн штэ. Би ямар тэрийг жирэмсэн болгоцсон биш. Тэгээ над руу задган тэрнэ. Өдөр шөнөгүй. Би ямар тэр охиныг зодсон биш те. Нөгөө зодуулсан чи ахаар над руу задган. Хэлнэ. Нөгөөд чинь нэг хэд 3 цаас өгнө. Нөгөөх мөнгөний нөгөөдүүд нь гоолно. Бас нэг хохирцсон хүн чинь нэг мөнгө цаас нэх штэ. Тэр мөнгөнүүд гоолно. Гэхдээ ийм л юм болж исэн. Тэгээ өнөөдөр ийм юм хийж исэн хүн
ерөөсө шоронд ордгоо хамаг учир нь байгаад байгаа байхгүй. Тий. Юу ч хийсэн шоронд орохгүй. Хичнээн төрлийн гимт хэрэг ярьлаа би. Яраагүй штэ. Би бол харин нөгөө засарсан хүмүүс чинь хэлээд нь штэ. Би бол жоох юм боллоо. Тавлаа. Тийм үү. Би бол тэр яадаг. Одоо сүүлийн үед бол би бүр тэр яадаг яс суудаг болсон. Яагаад гэвэл Монгол улсын хууль намтай хоёр 5 жил өгөөд 1 жил суулгана. Нямд орж 3 жил өгөөд 3 жилийн яс суулгана тийм болцсон. Тасаа нэг юм ярих би нэг юм ярин сануулаараа гэдээс тэр юу юм. Тийм. Би Солонгос явлаа. Солонгос яваад би чи энд нэг жоохон асуудалтай болоод тэр чи ерөөсө бүр анханасаа ийм юм билээ. Номтой нөгөө нэг хамгийн анх дид сайд болоод ингээд одоо намар орлоо шүү дээ. Тэр намар ороод. За ингээ нэр цэвэр байх боллоо. Нэр цэвэр байх гэсэн чинь нэрийг хамгийн их мунгаад муу нэртэй найз нь би юм гинэ. Яагаад Улаанбаатар хотын намаа мэднэ. Бид тэр чинь найз гэдэг бүгд мэднэ. За тэгэхээр муу нэртэй найзаас садахын тулд нэг их учруу цагтаа намайг ингээд эргүүлдээл ерөн шанд их төлөвлөлтөд болоод эхлэхээр би цухтагаа Солонгос явчихж байгаа. За би Солонгост нэг жил гараа нуугцаа, цухцаа. Тэр хооронд одоо чинь Солонгост 2-3 ирж байгаа. Ирэхэд би ингээд би чиний асуудыг гаргалнаа л гэж бодсон. За гаргалнаа. Аргалахгүй явсаар гад их хурлын гишүүн болцоо. Тэгээд бүр битээ ингээд таг алга болсон. Тэгээд алга болсон би энд нэг ардчсан намын хажид тэр бүгд гудамжинд байсан. Гудамжинд байхад би нэг үнтэй их ах トゥ байсан. Тэгсэн нөгөө хүн маань дарга болсон. За би ингээд цувтаж яваа шүү. Одоо намайг та нөгөө их оронд нь оруулаад ингээд нэг жохоо юмнуудыг ингээд бүр уулын чинээ болгоод те намаа ингээд яг шоронд хийх гээд байна. Та нэг энэ дээр авраач гэсэн чинь чиний асуудлыг ах нь судалчаад хэлээ судлаад дээр он чинь биш вэ нахаа дөө. Одоо хүрээ тэр энийг бүр шийдүүлнэ гэдэг. За нэг хил хоногийн дараа би нөгөө дүү ясараа хурж ирлээ. Хурж ирээд миний нөгөө уулын чинээ болгоод байсан асуудал ингээд амар хэмтэрт мэтэр ингээд энэ сонин сэтгүүл хэвлээ. Тэгсэн миний нөгөө найз номтой хоёрын бүгдийг хийгээд байсан байгаа байхгүй. Яасан гэсэн чинь нөгөө нэр муутай найзаасаа садахын тулд намайг зүгээр над хийчин л үдтэй. Мань ингээд их хурд ингээд твших гэсэн чинь миний найз жоохон нэр муутай болох намайг ингээд чамтай айдах үзээд байна. Чи ингээд болцоо. Тэгээ хоёул ингээд дараа ингээд уулзгүй. Би уулзахгүй явчих байхгүй. Тэгээ би ингээд уулзахгүй жил гараа явцсан. Алга болцсон. Дараа нь би явж исэн чинь нөгөө асуудал хэлсэн шүү дээ. Жил гараа явж исэн манай найз нэг өдөр уцаар туулсан, хоёулаа бааранд орсон, айр хуусан тий удаа уулзаагүй жил гараа уулзаагүй хагас хагасахгүй найзууд уулзсан. Нөгөө чинь жил гараа гişүүн болцсон. Эднүүд дотор 90 хоногоор цагтлаг суулгаад харанхуй шүнүүдийн боож ийш нь тийш нь ачаал тийм үү гэр орныхны чи ирэхээр уулзахгүй тэр мэр бол асууд биш ирэх мэд хүрэх юм бол иннээс амар юм болно. Одоо надад хийсэн тэр туршилтуудаа харин бурхан гэж байдаг юм гэхэд би тийг ойлгосон шүү. Надад хийсэн тэр хүн туршилтуудыг би бол хүлээж зугаад авч байгаа заяа. Би ч бас нэг иргэн штэ. Би хэм блэ. Тэгэхэд би тэр хүлээж зугаад аваад туулж хагаад өөр хүмүүс болоод за бажаа болж өгөө гэж няраад болдог штэ. Би тэгвэл хүлээж зуусараа дуусгах учраас өнөөдөр би энэний тухай муухайгийн тухай зоригтойгоор ярьж байгаа байхгүй. Тэгээс ер нь зүгээр тэднээс энэ хонглыг туулах хэцүү шүү. Намайг ингэсэн. За би ингээд нөө Солонгос руу зугтаагаад ирээд ингээд битээр хоорондоо зодлоод хотгошуугондоо хүрээд за тэгэнгүүтээ би нэг нөгөө хулгаан хийдэг ийм тийм хүүхэн хүчндэг бүр амар том гэмт хийх ингээд яриад байла. Яриад ангууд би нөгөө Солонгосоос ирэхдээ нэг хүн лөө яриад ахаа намайг авчаад би ингээд Монголд ирмээр байна гэсэн чинь хэд хоног гээд ирсэн гэсэн шүү дээ. Тэгж ирэхэд нөгөө том ах маань гудамжинд байсан ах маань арчснаа ядаад дарга болцсон байлаа. За дарга ах маань намайг дуудлаа нэг өрөөндөө дуудлаа очсон чинь тэгнэ. Надад тэр хүн би тэр хүнийг яагаад нэрийг хэлэхгүй. Тэр хүн надад би тэр үед одоо арчлыг хамгийн анх ингээд талбай дээр үсгэлэн зарлаа. Явж яхад би арчлынхан хурал хийж яхад би бидний хэсэг найзууд эднүүсийн хурлыг биднээс гадаа нь ингээд суугаад одоо хурал хийж яхад нь гадаа нь суугаад
нэг маймар хамгаалах юм ирүүл хүдэнд зур дохоо мохоо гэдэг. Ийм хэдэг хүүхдүүд байсан. Тэр хүүхдүүдийн нэг нь би. Би тэр хүүхдүүдийг тодорхойлж ирсэн хүүхэд. За талбай дээр очиод зураг сураг ахуул хууц наагаад явж яхад одоо нэг элбэгдэж хийх гээд шүү дээ. Элбэгдэж хаа би таны нөгөө хул хууцыг чинь наагаад явж ирсэн дүүчин шүү дээ. Та тэгэхэд намайг өнөө хонг дээр чирцэн хүн шүү дээ. Тэ та тэгэхэд дараахан баттай тэгэхэд бодон тараад нуугдаад айгаад ахаа ингэж наадг ингээ би наагаа явж ирсэн нөгөө хүүхэд чинь ингэж наадг ингээ би ч бүр ажлагч хамгийн ихэнд эднүүсээ өсгөлтөн залгахт нь эсхийг хойд ногоо нуураас олж дэвсээд эднүүсийг хууд хуус наагаа явж хат наагаа явж ирсэн дүүн тэрийг мэднэ энэ одоо тэр нөгөө нэг том дарга болцсон ах нар чинь за тэгсэн нөгөө нэг том дарга болцсон ах чинь намайг дуудаад за миний дөө чи намтай хоёрын тухай хамаа момхаг ярьцаа одоо болоо зогсоо гэж юм за гэдгсэн чинь чи хэлэх юм бүгдийг нь хэлцээ одоо чиний хэлэх юмыг прокурор цагдаа хоёрын шалгана одоо ингээ хаяа бодихгүй намайг тэгээ би тэнд сууж байгаа гарахаа өмнөс аха танд нэг юм хэлчихөө гэсэн за гэж аха та намайг хар багаас хул хуус наагаад явж хахад даргал байвал хэрэлд даргал байвал үгэнд нь орохгүй шүү гэж ярьдаг байсан хүн өнөөдөр та намайг даргын үгэнд ороо гэж байж би тэгээд даргынх нь үгэнд ороогүй тэрнээсээ болж хонголтуулсан жинхэнэ хонголтуулсан ягаад ярихгүй болохгүй юм гэхээр тэр 14 он өнөөдөр 24 он 10 жилийн дараа 14-тэй байсан хүүхэд өнөөдөр 24-тэй сонгогч болсон байгаа байхгүй юу тэгэхээр энэ чинь бас ингээд зодоо цохиод хүн готход найз нөхдөдөө хүрт тэ өөрийнхөө эрх ашигын төлөө найз нөхдөдөө хүрт жижиг гэдгийг ярьж ойлгуулах хэрэгтэй байхгүй юу залуучуудад тэхийн тулд ярих хэрэгтэй. За намтай хоёрын чинь одоо хэр зөрөгтэй экстремист дууртаар хичээлдэг гэл ингээл хүмүүс ярих юм. Наадах чи одоо сайхан хэлээдгүй би заяа. За чи жишээ ингэж бодъё. Одоо наадамд мэдв. Чи даагны уралдаанд эхнээс оруулаад уралдуулчууд эхнээс төрүүлэх үү? Төрүүлнэ? Яг тийм. Экстремист спорт хөөж байгаа залуучууд өөрөөсөө жоохон мөнгөд нэг хуучин баажроо авдаг юм уу нэг хуучин машин ингээд хөөрхөд тоногдоод уралдаж байгаа. Тэгвэл номтой бай мөнгөөрөө араалид уралддаг. Үнтэй нөө жинхэнэ бүх шавар завхаа юмар явах машины шинээс худалдаад авчихна. Тэгэхээр нөгөө дааг ихнаас хоёр чинь харагдаад байгаа үстэй. Тэгээ чи ихнаас нэмэрдөө чи бараг алхаж байгаад ороод ирнэ үстэй. Даагтаа уралдууд 10 хэдэн километр газар. Үгүй ийм юм байна шүү дээ. Тэнийг одоо зориг мориг гэж ярих уу? Тэгвэл чамд одоо чи намтад тэр хамгийн хөөрхий нэг уралдах гад сэтгэл санаагаа зориулаад одоо нэг залуу нэг пажероо тоног чи тэр пажерог унуудаад намтын машиныг тэр залууд унуулчих шүү дээ. Тэгээд тэр хоёр хин дөрүүдхийн харъя л да хоёлаа. Тэгээд нөгөө экстремийн эр зоригч гараад ирж шүү дээ. Тэр одоо намтыг тэр уралдаанд дөрвийг үүсгэх дөрөв зэрлэг дөрвийг үүсгэх дөрөв уралдахаар нь очоод тэр машиныг хамгийн машинтай залууд өгөөд хамгийн машиныг намтад өгөөд уралдуулъя. Тэгээд болоо шүү дээ. Тэр нөө дааг ихнээс хоёрыг чинь ялгаа гараад ирнэ үү? Имэл уралдаан шүү дээ. Үнэхээр тэр спортыг хөгжүүлэх гээд сэтгэл зүрхээ зориулаад амар сүтэ юм яриад байгаа бол чи энэ залуучуудад тэр тоног төхөөрөмжийг одоо энэ сонгуульд дэвшиж байгаа хүмүүст өгж байгаа мөнгнөөс тэр тоног төхөөрөмжийг аваад тэнцвэх шүү дээ. Тэгээд тэнцвүүгээсээ одоо нэг гараанаас зэрэг эхлэнэ гэдэг чинь энэ аахгүй юу? Тэгэхээс одоо шудраг бусаар одоо нэг нь бүр доороос нэг нь бүр дээрээс эхлэх чинь энэ чинь шудраг бус. Бүх юм дээр шудраг бус байгаа шүү дээ. Арай дээрээ хүртэл одоо энэ залуучуудад боломжийг олгочих. Адилхан уралдах. Одоо тэгэл төрийн сайд хийлээ, улс их хурлын гишүүн хийлээ нүн чи. Тэгэл одоо ч ихтэй их мундаг л гэдэг юм шүү дээ. Өөрийнхөө хүчээр л яваад байгаа. Хүү штэ. Юу ч өөрийнхөө хүчээр явах юм бэ чинь. Энэ одоо нэг арайч одоо жишээ нь за цагаан сургууль одоо ингэхээр нөгөө цагаан сургууль руу орох болчиход байгаа шүү дээ. За цагаан сургууль ордог ингээд яаж хийж байгаа гэднээс ингээд одоо бүгдд мочороо дамжуулаад миний нөгөө нэг ярьжсэн 2 сая доллар дамжуулаад ингээд авчлаа. Авангуудаа энийг авчиад гадаадын банкнд тавина уу та. Гадаадын банкнд тавиад тэндээс эднээс 4-500 сая евро авсан сургууль байсан заяа.
За тэр евро авсан гэж нөө мөнгөөрөө одоо манайхын шиг биш байхгүй юу? Нөө гадаад их маш хариуцлагатай. Авсан мөнгөнийхөө араас хянаа шалгана. Тэгсэн чинь энэ нөгөө нэг авсан ихнийхээ авсан юугаараа мөнгөөрөө одоо ямар ч хэлсэн тэр стажны хойно нэг юм хоосон хашаа байгаа шүү дээ. Тэрийг эднээс 90 сая гэжсэн бохоо 100 сая ч гэдэг мөнгөөр тэнд нэг хоосон гадтай ингээ баха юм сутгаад ингээ хайцсан. Тэр нэг жидийн жил тустай. Одоо 8 5 6 жил болж байна. За нэг юм устаа. За ингээ хайцсан. Үлдснээр ингээд нөгөө одоо Монгол улсын таран цаастай газруудад маш олон газруудыг одоо бас ингээ мөнгөөр цотод авсан байгаа шүү дээ. Нөгөө сайд чинь хийсэн юм шүү дээ. Тэр нөгөө сайд чинь бартатор тэмд байшин зөөж авч бариад ингээд хүчиг үзүүлсэн. Ингээд хүчиг үзүүлээд нөгөө мөнгөө зориултын бусаар зарцуулсан учраас үлдсэн мөнгөний нөгөө банк өгөөгөө зарцаацсан байхгүй юу? Энд чинь нөгөө хариуцлагатай улс гэдэг чинь энэний өгсөн мөнгийг яаж үрснэ гэдгийг хянчиж байгаа шүү дээ. Тэгээд хянаад гаргаад ирсэн. Сайдын тухай ярих юм бол эдний аав ээж нь энийг мөнгөөр их хурлын гишүүн болгосон. Дараа нь мөнгөөр энэ нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны сайд болгосон. Тэгээд хувьд одоо баг хувьдаа ирдэг дүүлдвэртэй хүмүүс байж тийм үү? 4 тэрбум төгрөг бас гусаад шаранд ороод явж байгаа шүү дээ. Тэгээд яах юм бэ? Тэгээ энэ чинь нөгөө нэг шудраг модраг өтгөл 8 жил байхдаа ядаж шоронд орохгүй байж болоогүй юм уу? Шоронд орсон ёс зүйтэй хүн яагаад сонгоход хүлдээд байгаа? Тийм үү? Тэгээд одоо энэ нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам маамыг аваад одоо тэгээд урд сайдуудтай барьцаал байлаа шүү дээ. Энэ сайдын хийсэн. Үүн чи өөрийнх нь хийсэн юмыг л гаргаж ирээд өөртөнд ялж өгч байгаа шүү дээ. Би бол яг компьютерийн ганц ялгаа нь би бол өгсөн ядыг тэр чигээр нь идлээд ядаж хүнээс уушлаарай. Би ийм хэрэг хийсэн байна уушлаарай гэж байгаа. Энэ бол хизээч уушлаарай гэж хэлэхгүй. Хизээч хинээс уушлах гоохгүй. Одоо нэг үг байгаа шүү дээ. Чинь би найз байсан хүн чи мэдж байгаа шүү дээ. Би уучлаарай гэж хэлчихэл явж байгаа шүү дээ. Хүнтэй зодтолтод муудсан юм бол ядаж гэхээр ээжтэй уучлаарай гэж хэлээгүй жиж энэ муу сануудад уучлаарай гэж хэлэх үү? Тэгэхээр хитчих Монголын ард түмнээс уучлах байхгүй. Зүгээр л томрол байж байна. Эднээс натайхгүй. Энэний төгсгөл нэг юм хэлчихье. Манай маркийн ажилчид гээд манай ажилчид байгаа шүү дээ. Эднээс одоо энэ миний ингээ яриастай гарахаар одоо нөгөө ажилчдаа шахаж шаарддаг гэсэн. За энэ нөгөө хүн чинь манай хөг мууллаа шүү гэд. Манайхан дэр миний комментанд ор муухай гэд бүгдийг бичээрээ. Надыг муудаарай. Миний нэр төр ёс зүйн мөнгө байхгүй. Би бол их хурлын гишүүн болохгүйгүй учраас намайг юу ч муус муу. Танаас ажилгүй болно шүү хөөрхий. Миний дор коммент бичээгүй бол цалингаас чинь хасна. Нөө хүүхдүүдийн чинь хоолны мөнгө алга болно. Тийм учраас миний комментиг сайн харлуулаарай гэж гуйлаа юу. Тэгээд одоо тэгэхгүй бол хөөрхий тэр улсууд нөгөө дарга зэрэгнэр нь чи харлуулсангүйгээд одоо бас тэр улсуудыг хийдэм гэсэн. Арга хэмжээг аваарай. Сайн харлуулаарай. Одоо энэ өөрөө нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн сайд байсан. Нөгөө хууль зүрм яриад тамрал худаа яриад байдаг. Тэгвэл ягаад энэ компанид өнөөдөр Монголын ард компани үйлдвэрчний хэвд байхгүй байгаа. Энд одоо тэнд ажиллаж байгаа ажилчдын эрх зөрчигдөн ярих хэлэх юм байхгүй, юу ч байхгүй. Үйлдвэрчний хэвд гэж байхгүй тэр компани. Тэгвэл энэ залуучууд өнөөдөр үйлдвэрчний хэвлэлээ байгуулад энэ компанитай гэрээгээ тэгш байх хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр одоо зүгээр нэг хүний зүгээр ингээд боол хийгээд байгаа шүү дээ. Айлгаал. Зайдалаа. Яваарай. Өгөнд орохгүй танилаарай. Үйлдвэрчний хэвлэл байх юм бол энэ хүмүүс одоо өөрөө сайд байсан юм бичээс үйлдвэрчний хэвлэл байх юм бол үйлдвэрчний хэвлэлээр залуучууд дамжуулаад боолгоо илэрхийлэх байхгүй юу? Үйлдвэрчний хэвлэл маш хурдан байгуулаараа Монголын ард компанид ажиллаж байгаа залуучуудаа. Одоо энэ компани ажилчдыг хөөрхий бас нэг юмнаас маш дарамттай байгаа шүү дээ. Тэр юу вэ гэхээр энэ компани чинь энэ хүмүүс чинь Монголын тагнуулын алба гэдэг чинь заавалчгүй тэгдэм гэсэн. Сүүл үе хамгийн сайн сонсдог тоног төхөөрөмжийг худалдаж авдаг гэж байгаа байхгүй юу? Энэ айлтууд хувьд нь байгаа шүү дээ. Тэр тоног төхөөрөмж. Тэр тоног төхөөрөмж яадаг гэхээр тэр ажилчдыг л ямар мессеж бичиж байгаа, яаж байгаа, хийж байгаа чи хянаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ залуучуудыг би
Одоо тэр миний доорхыг харлуулаарай. Тэгэхгүй бол хинж байгаа шүү гэж хэлээд байгаа байхгүй юу? Тий. Та нас бүгдийг хөдөлгөөний хинж байгаа. Одоо нөө Еврогийн банкас 400 сая еврогийн дээд авсан гэсэн шүү дээ. За тэрний 200 сая ингээд зориултын бусаар зарцуулчихаар үлдсэн мөнгөний нөгөө хариуцлагатай газар чинь манай их хурлын гишүүн мишүү ерөнхийлөгчөөс айхгүй газаан шүү дээ. Тэр чинь хариуцлагатай улс. Ачилсан сайхан хариуцлагатай тий шудраг улс. Гацаалаа. Тэгэнгүүт энэ Монголын төрлүүд дайрж байгаа шүү дээ. Амар бодрно. Ямар ихээр 34% авахгүй мөнгөө өгж жагаад 34% аавмаа. Энд тэднээс орж ирж байгаа 200 сая долларыг гацаацсан байхгүй зориултын боловсрол засварсан гэдэг. Тэгэхээр тэр мөнгийг төрлөөж игч штэ. Төрлөө. Тэр мөнгөө өгөхгүй байжгаад одоо манай ажил гацлаа гэж ярих гэдэг штэ. Тийм биш шүү. Өөртөө мөнгөө зориултын бусаар зарцуулснаас болж гацсан ажил. Тэр 34% ашгийг Монголын тэр өнгөрснөөс нь тооцоод ингээд одоо авч болдгүй юм уу тий? Тэгэхээс одоо нэг хайлаас ингээд бүгдийг хайгаад байх энэ цаагаараа нэг том юм байгаа болоод эднээс айлгаад байна шүү дээ. Тэгэхээс энэ өөртөө айлгаад байгаа юмыг бас энэ дарга нар хэлж чадахгүй байна. Айгаад надад хэлчихээ би хэлээдгүй. Тэгвэл тий би хэлээдгүй. Энэ дарга нартаа сайхан хэлчихье. Тий. Надад одоо энэс айгаад болжгүй байгаа юм аа бол нэмт хэлсэн байж болно шүү дээ. Нүүрсээр хахуулдаад хүмүүсийг амраа нүүрсч ихэд юм уу? Тэг коват маа. Одоо нүүрсний коват гэж юм чи их олон үнэ ам их тараас хүмүүс байгаа шүү дээ. А энэ нүүрсний коватоос аваад идэж чадахгүй одоо тэг дуурч чадхаа байсан бол надад хэлчих. Би ямар коват маа авах юм чинь сагаа хэлээгүй. Тэгээд энэ хувь дэнийг зогсоо. Энэ том хувь дэнийг зогсоо хэдүүлээ. Шударгал бай. Тэгээс ерөөсөө ийм хоёр байрны зайнаас эхэлжээ. Тэгээд дарамжлаад яж болохгүй шүү дээ хүмүүсийг. Тэр бол өнөөдөр энэ хүмүүсийн ингээд шудраг бос муухай юм ингээд яриад би бол баг 10 жил охирлоо шүү дээ. Тэгвэл одоо Монголын төрийн сонгуул болж байгаа энэ сонголтоо Монголын ард түмэн биш дээ. Маш зөв сонголт хийхгүй болвол яг ингээд над чиг хохирно шүү. Зөвхөн энэ айлын шундыг тижээхэд дуусна шүү. Тэгэхээр одоо энэ сонголтоо ямар ч байсан миний гуйлж байгаа юм бол үндэсний эвслэлд алимжуулж энэ хүн ингэж шатагж гарч ирэх гэж байгаа учраас үндэсний эвлэлийг одоо энэ инженер докторыг дэмжихгүй өнгөрөхөөс өөр арга байхгүй болж байгаа. Тэгэхгүй бол энэ илгээд гарч ирээд этносыг дэвшилж эхэлнэ. Гож байгаа шүү тэрийг бол хүмүүсээс сонгогч нараас. Тэгэхгүй бол над чиг ингэж хохирсон нямдорч шиг хохирсон ард түмэн болж үлдэнэ. Одоо урдныхаа энэ хохироод явж байгаагаа биднээс яаж чадахгүй байгаа шүү дээ. Юу ч авч чадахгүй байгаа. Тэгвэл одоо ахаад дээрэс нь нэмээд бүгдээрээ ийм болно. Бүгдээрээ ийм хохирно. Энэ сонголтыг яагаад сайн хийх ёстой бол биднээс шигших ёстой. Шигшиж жагаад одоо дэтэд өгөл өчнөө хүн дэвссэн ба энэ хүмүүсээс ярьж хэлцэж жагаад шигшээд гаргаж ирэх ёстой байхгүй биднээс. Тэгэхээр энэ шигшэн дотор шоронгийн улгаачтай багтах ёсгүй. Тийм үү? Шоронгийн улгаач гэмт хэрэгтэн хитээч штэ уушлаараа хилдэггүй тийм гэмт хэрэгтэнд багтах ёсгүй. Шоронгийн улгаач л багтах ёсгүй ерөөсөө. Шоронгийн улгаачаас хідүүсээ заагаа авчиж та. Монгол зөв хүмүүс зөндөө байна штэ. Үгүй ядахад хүнтэй хэрэлддэггүй тийм үү? Хүнийг вэ штэ дарамжилдаггүй. Хүний хийсэн ганц үгийг газар гээдгүү тэгэж хүнтэй заргалтаж өөрийгөө өмөрдгүү. Анханасаа гэмт хэрэгт холбогддоггүй, анханасаа юм хийдгүү хүмүүс чинь сайхан боловсон. Аятайхан л байна шүү дээ. Бид нар тийм аятайхан хүмүүсийг сонгож байна. Яг ингэ хэрүүл уруул хийгээд, хил ам татлаад, гацныхаа хойно энийг буцааж авъя, эн чинь ийм гэмт хэрэг хийдэж штэ гэж ярихгүй штэ. Урд нь бид яг тэгсэн штэ 8 жил. Энэ гэмт хэрэгтэнгээ буулгая, эн чинь хүүхэн хүчинчлээд гин, эн чинь хүн зодчлоо гин, эн чинь залдин хийчлээд гин тэ. Ийм гэмт хэрэгүүдээ гэмт хэрэгтэнгээ сонгохгүй. Ерөөсөө гэмт хэрэгтэн шарангүй сонгохгүй л гэж байгаа миний бодол. Шаранд орсон хүн гэдэг чинь одоо хүнгээ ойлгуулсан юм чинь шаранд орж ирчээд баяа айлын хүүхэд байсан гэсэн иргэн сонгогдоод ийм муухай үлгэр дуурайныг ядаж энэ өсвөр насны хүүхдүүдэд зүтгэхгүй байх хэрэгтэй байхгүй. Баяа яач бодно гэдгийг ойлгуулах гэдэг чинь одоо бүр Монголын төрд
эн чинь миний төр шүү дээ. Би чи энэ улсын иргэн. Би энэ төрөө сонгож явахад би бас оролцож үгүй хэрэгтэй иргэн хүн. Тэгэхээр би төрөө цэвэрхэн сонгоё л гэж байна. Шоронгоо улгааж ясаа хоол.